Сонсголын бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд оролцоход орчны саад төдийлөн бэрхшээл болдог гэж бусадтай харилцаа үүсгэх бэрхшээлтэй тулгардаг тул тэдэнд харилцааг дэмжих үйлчилгээ нэн чухал хэрэгтэй. Иймд сонсголын бэрхшээлтэй хүнтэй зөв харилцах энгийн арга зүйг танд танилцуулъя. Яриа эхлэхийн өмнө та харилцагчийнхаа анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэх хэрэгтэй. Нүдрүү нэгслэн харж нэмсгэлэн харилцааг үүсгэх гэж буйгаа ойлгуулснаар яриагаа эхлээрэй. Тэд таны нүрийн хувирлыг анхааралтай харж байдаг тул таны нүрэн хэсэг аль болох гэрэлтэй хэсэгт байх нь зүйтэй. Харин нарны шилтэй байх нь зохимжгүй. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс нь өдөр тутмын үг хэллэгийг удаан ойлгомжтой хэлэхэд амны хайрцгийг ойлгож чаддаг хэдий ч мэргэжлийн үг хэллэг орсон ярианы зөвхөн 3/1-ийг ойлгох боломжтой. Иймд гэрч, хохирогч, сэжигтэн гэх мэт хуулийн хүрээнд болон эрүүл мэндийн үйлчилгээ авах үед мэргэжлийн дохионы орчуулагчтай байх нь зүйтэй. Сонсголын бэрхшээлтэй хүнтэй харилцах үедээ өөр зүгт харах, уцаар ярих зэрэг та хоёрын яриатай хамааралгүй үйлдэлийг хэрхэвч үзүүлж болохгүй. Хэрв зайлшгүй дээрх үйлдэлийг хийх шаардлагатай бол эхлээд хийж буй үйлдэлээ тайлбарлаж ойлгуулаарай. Бичгээр харилцаа үүсгэх гэд өгүүлбэрээр биш, үгээр бичиж харилцах нь тэдэнд илүү ойлгомжтой байдаг. Ярианы сэдвээ огцон бүү өөрчил. Сэдвээ хооронд дэс дараатай шилж. Үйлчилгээний байгууллага анхан шатны дохионы хилтэй нэгээс дошгүй үйлчилгээний ажилтнтай байх нь зөв зүйтэй. Мөн танай байгууллага доторх бүтээгдэхүүн үйлчилгээний зохион байгуулалтын талаарх мэдээлэл, байгууллага доторх чиглэлийг заасан тэмдэглэгээнүүд, өрөөний хаяжилт нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст ая тухтай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ гэдгийг санаарай. Зарим хүн сонсож чаддагч хэл ярианы бэрхшээлтэй байж болно. Иймд эдгээр бэрхшээлтэй хүнийг ярьж байх үед нь зөв болгон засгаас илүү урамшуулж хэлэх гэсэн санааг нь олж авахыг эрмэлзэх нь чухал. Ярихаасаа илүү сонсно. Хариулт өгөх хэрэгтэй бол богино үгээр хариулах, эсвэл толгой дохих, сэгсрэх гэх мэт үйлдэлээр хариулж болно. Ярьж байгаа зүйлийг нь ойлгоогүй бол ойлгосон хүний дүр хизээч битгий үзвэл. Хэрв ойлгуулахад бэрхшээл байвал ярианаас юу ойлгосноо давтан хэлээд өөрийг нь ажил. Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүмүүсийн ялгаатай байдлын нэг хэлбэр тул та энгийн найз нөхдийн хэмжээнд л харилцаарай. Тэд хизээч өрөвдүүлэхийг хүсдэггүй.